бизнес талын хүн IT бизнес аналист болох нь илүү ойрхон юм уу? Программист талын хүн бизнес аналист болох нь илүү ойрхон юм уу? Тэгээ бизнес аналист болсон чинь би ингэж бодсон. Ягаад зүгээр хүмүүс ингэж Google руу тэгэл Apple руу би ингэж ажилд орно. Бидний хатлаг мундаг гүгээд байгаа. Яг тэднэртэй өрсөлдөөж систем хийчихвэл тэд нар ингэж өөрсдөө ажилд ороод би ажилд авъя гэж гойхгүй өөртөө ажилд оръё гэж гуйж ирдэг. Тим систем хийх тийм мөрөөдөл бас гэх юм. Ажлын байран дээр нүүр тулаад гараад ирэхлээр яг ямар би deep одоо асуудлуудтай нүүр тулахын тэрийгээ би эртнээс яаж бэлтгэн тухайн юмыг намайг хийхгүй байхад өөр хийдэг болгох талаас нь илүү ажиллах хэрэгтэй болов гэж бод. Ямар ч хүн уугаас хийж байгаа юмдаа дуртай л байхгүй бол угаасаа нэг л тийм нэг зомби болчдөг. Өдрийн мэнд 7-аас подкаст эхэлж байна. За, хост Моги байна. Миний хажууд Monlogistic Group-ийн ахлах бизнес аналист Бадрал. Ах маань ирсэн байна. За, өдрийн мэнд. Өдрийн мэнд. Тэгээд үргэлжлүүлсэнд баярлалаа. За, баярлалаа. Өнөөдөр болохоор хэдүүлээ юу яана? Бизнес аналист гэж хүн хийн, юу идэв, юу бүтээдийн, ямар асуудлыг шийдвэрлэдэг. За, тэгээд яг нөгөө ажиллаж байгаа хүний хувьд бол илүү практик туршлагуудыг нь сурж мэдэж авах юм хүсэлтэй байгаа сонсогчдтойгоо хамт. Тэгэхээр гоё нээлттэй ярилцаасаа гэж хүсэж байна. За хамгийн ихний асуулт нь өөрийгөө ер нь Бадрал гэж хүн нэг танилцуулбал. За. Өөрийгөө танилцуулбал би бакалавра 16 онд төгсөөд компьютер сайенс мэргэжлээ төгсөөд тэгээд тэнцээний 1 жил ажиллаад ерөн бол нэг мастерт явсан. Тэгээд тэнцэнэ хятад нэг 3 жилийн хугацаанд дата тал дээр суралцаад тэгээд 19 онд ковид яг болох үеэр гэх юм да. Ерөн бол яг урдчилж ирсэн л тэ. Тэгээд тэнцэнэ нэг таньдаг хүмүүстэй хамт эхлээд нэг стартап байгуулж явж байгаад тэр маань болоод тэгээд дараа нь IT мэргэжлээ буюу дандаа л одоо нэг ерөн бол backend front хойлж бичдэг гэсэн л да. Дотны төвтэй. Тэгээд говьлоо орж ажиллаад говьд ажиллаж байгаа дараа нь SS гэдэг компани руу front инженер орсон. Тэгээд тэрний дараа би яг ICT group руу систем аналист гэдэг байр сууринд ороод тухайн газар 1 жил ажиллаж байгаа дараа нь бизнес аналист руу хөрвсөн. Ерөн бол их хөрвөлтүүд хийлээ. Тэгээд одоо юм л үзээд сонирхоо явж яг аль нь миний яг хүсэж байгаа хийх хүсэж байгаа тийм мэрэгжил юм бэ яг тийм юу юм бэ гэдэг талаас илүү хайгаад search хийгээд байсан л да. Тэгээ тэр дундаа нэг ганц сар 2 сар solution хийж үзлээ. Янз янзын тийм бас нэг давхар өөр юмнууд хийж үзлээ. За backend code бичиж үзлээ. Тэгэл явжсэн л да. Тэгээд ерөнхийдөө бол 23 оноос бизнес аналист болчихсон. Тэгээд одоо хүртэл явж байна да. Тиймэрхүү л нэг топ шүүгээ. За баярлалаа. Сая нөгөө юун дунд нь систем аналист, бизнес аналист, за софтвер инженер ингээд явж штэ. Жишээлбэл би систем аналист, бизнес аналист хоёрын ялгааг мэдэхгүй байна. Энийг тайлбарлаад өгөөч. Ер нь бол систем аналист нь өөрөө илүү одоо юу гэмтэй кодны төвшөнд гэх юм уу? Одоо API-ийн задаргаатай тайлбарлаж өгөөд энэ одоо database-ийг бүтцийн баг гаргаж өгдөг програмс нь. За энэ ийм утгатай гэх юу гэмтэй одоо юм. Тайлбарлах API гэдэг нь би энэ товчлын би өөрөө ч сайн би батж байнгын хэлцээгээд. За ер нь бол одоо бизнес аналистаас шаардлага орж ирлэх тухайн шаардлага ихний ээлжинд нөгөө нэг биг хөгжүүлэгчд өгөхийн тулд одоо нөгөө нэг DB solution architecture систем аналистнууд нь ороод тэрэн дээрээ ажиллагаа явагддаг. Ер нь бол нэг одоо project-ийг хийхин тулд одоо жишээлбэл нэг талах хийхин тулд одоо нэг гурил юу хэрэгтэй вэ гэх тэр бүтцүүд одоо нэг хэрэглэгдэх зүйлсийг тодорхойлж байгаа л гэсэн. Ер нь бол тэрнийг тодорхойлоод яаж хийх аргачлалыг болохоор solution тодорхойлоод систем аналист нь болохоор орцуудыг тодорхойлоод эцэс бизнес аналист нь яг талах хүсэж байгаамаа гэдгийг тодорхойлж өгч байгаа л гэсэн. Ер нь бол тэгээд хөгжүүлэгчд нь болохоор талхаач нар л гэсэн. Ер нь яг тэр нэг одоо backend хөгжүүлэгч болох тэр нэг хоолой нэг ахлах тоогоос шиг амтлаад нэг хийчихэж байгаа. Тэгээ яг нэг гараад нэг гоё хэр ямар хуу царайлаг юм гарч ирэн тэр нь фронтын ажиллаа л гэсэн.
гэж л би хогтой бодсон юм л Сайн та. ёстой талхны жишээн дээр бол яг амар ойлгочлаа тий. Тийм лээ. Одоо нөгөө нэг бизнес аналист гэдэг ер нь сүлээд жоохон яриад байгаа шүү дээ. Яг ер нь асуудал шийддэг гэдэг байгаа шүү дээ. Ер нь яг нөгөө нэг яг тодорхойлтын гэх юм уу? Яг өөрийнхөө хувьд гоё тайлбарлаад өгөөч. Бизнес аналистыг би яг асуудал шийддэг хүн гэж хардаг. За. Яг би өөрөө юугаар ярьчих л да. Би нэг яг өөрөө яг 100% яг бизнес аналист яг тийм ном судар юмнууд нь олон уншиж танилцаагүй. Яг 100% өөрөө сураагүй. Би зүгээр нэг ажлын байран дээр практикаараа бүгдийг сурсан гэх юм уу. Иргэн тойронд бизнес аналист хүмүүсээс тэгээд өмнө нөгөө нэг хийсэн ажлынхаа туршлага интересээ хоригдлуулад гэх юм да. Тэгээд ерөнхийдөө бол бизнес аналистыг би дотроо өөр хоёр гэж хувааж боддتي. За. Нэг нь болохоор яг тухайн бизнесийн цар хүрээг нь тодорхойлоо. Тухайн бизнес ямар хуу концепттэй, ямар хуу скоптэй яг юу чиглэж байгаа юм бэ гэдгийг илүү нарийн судлах хэрэгтэй байна. За нөгөө талынхаа тэр бизнес аналист гэдэг байгаа нь өстой нөгөө нь хэлээд байгаа асуудал шийдэд байгаа юм гэсэн. Тэр нь яг эднээс хийж яхад ямар ч шатанд ямар ч үед яг асуудал гарч ирдэг. Гоосоо гарч ирэхгүй ч юм гэж байна. Тэрнийг шийдэхдээ хэрхэн смут байдлаар одоо жилийн дараа энэ хийхтэй юм уу? Яг өнөөдөр л зөвхөн ганц өнцгөө харж хийгээд байгаа юм уу? Яг эднэрийн л нэг харж байгаа гэдэг л ингэж юу нь бол хоёр хуваагдтыг. Гэтэ ер нь асуудал шийдэж байгаа бизнес анализ илүү нөгөө нэг бийцсэн систем дээр л орж ирж байгаа. Ямар систем вэ? Одоо бийцсэн. Тий. Бийцсэн гэхлээрээ одоо за нэг систем гараад нэг тодорхой хэмжээний хугацаа өнгөрөөд өөрийгөө одоо нөгөө нэг тордуулдаг шүү дээ. За. Байнгын нөгөө нэг шууд гарахтаа сүпрэн гарчихгүй. Яг тэр болгонд нь тухайн асуудлыг шийдэж байгаа л бизнес аналист. Бийцсэн гэдэг нь тодорхой хэмжээнд бол ингээд тэр систем ажиллаад явж байгаа бийцсэн гэж хэлээд байгаа юм шүү дээ. Одоо их сонирхолтой санагдаж байна л да. Программистаар төгсөөд ингээд ажиллаж агаад шууд бизнес аналистаар практик дээрээ шууд суралцаад ажилласан ба шүү дээ. Тэгээд мэрэгчлэн болохын тулд ямар нэгэн газар сураагүйгээр ингээд болцсон ба шүү дээ. Тэгэхээр яг ер нь бизнес аналист болохын тулд яг ямар сургуульд сурах юм? Ер нь ингээд сурахгүйгээр жишээл ингээд хөрөөд орж болох юм уу? Бизнес талын хүн IT бизнес аналист болох нь илүү ойрхон юм уу? Программист талын хүн бизнес аналист болох нь илүү ойрхон юм уу? Яг хаанаас ер нь хөрвөж ингэж орж ирэх боломжтой байгаа юм? Хөрвөлтийг бол ер нь бол хамаагүй л гэж бодож байна даа. Одоо хасаа ямар ч ажлын байр мэргэжлөө бас хаанаас бол яаж хөрвөлдөг болсон. Яг тухайн үед би бол яг бизнес аналист болох үедээ мэдээж нэг мэддэг хүнээсээ ганц яг юу гэж байдгийг би асууж исэн. Тэгээд би Бабокийг уншиж танилцж исэн. Тэгээд Бабокийг уншиж танилцж исэн. Ер нь бол тэгжил нэг анх гарааг нь үзсэн да. Тэгээд тухайн үедээ тэгээд ажил даргачлал waterfall гэл ер нь бол ингээд яг бизнес аналист байх ур чадварууд эхлээд хард скиллүүдээ ер нь бол research хийсэн. За. Тэгэл тэрэн дээрээ үндэслээд өмнөх дурсан шүү. Дээрээ үндэслээд явсан да. Яг илүү таалагдсан гэсэн үг шүү дээ. Илүү таалагдсандаа л яг тухайн үед юу ч мэдэхгүй зүгээр сонирхсондоо л ингээд хийгээд байхдаа хаанаас юу яаж сурснаа мэдэхгүй л юм л да. Одоо ер нь яг ажиллаж байхад яг ажлынхаа бизнес аналист ажиллаас яг кайф авдаг хэсэг нь гэх юм уу хаана? Бизнес аналист болсны дараа би ер нь бол нэг мөрөөдөлт болсон. Зорилттой болсон. За өмнө нь зүгээр нэг гоё код бичин зүгээр нэг амар номоод байдлаар явна. Тэгээ энэ тэнд очиод нэг ажил мэжлэг гэж боддог гэсэн. Яг нэг хөгжүүлэх чахта. Тэгээ бизнес аналист болсон чинь би ингэж бодсон. Ягаад зүгээр хүмүүс ингэж Google руу тэгээ Apple руу би ингэж ажилд орно тэдний халааг мундаг гэж гүгээд байгаа. Яг тэднэртэй өрсөлдөөж систем хийчихвэл тэд нар ингэж өөрсдөө ажилд ороод би ажилд авъя гойхгүй өөртөө ажилд орё гэж гуйж ирдэг. Тим систем хийх тийм ингээ мөрөөдөлт бас гэх юм уу? Янзтай. Амар мөрөөдөл шүү дээ. Болсон. Тэрнийг бол яг бизнес аналист босныхаа дагаад нэг явцын дан суусан гэх юм уу? Юу, тийм л байна. Одоо ер нь ямар прожектууд дээр ажиллаж байна? Одоо яг үндсэн манай компани яг тээврийн маань програм байгаа. Програм тэгээд мэдээж нэг компани ERP. Тэгээд дунд нь нэг орж гараатай байдаг төслүүд жижиг янз янз. Ховын шалтгаалаад. Одоо тээврийн систем гэхлээрээ надад
жоохон тодорхойгүй санагдаж байна л да. Тэрийг нэг ингэдэм цаана нэг юм байгаад идэг гэдэг. Тээврийн салбар. Яг би 24 онд одоо энэ компанид орсон юм. Яг анх 24 оны 1 сараас яг шинэ ажил шинэ гэж орж Шинэ би. Тий, шинэ би гэдэг. Тэгээ тээврийн салбарын талаар юу ч мэдэхгүй орж ирээд тухайн үед ер нь тээвэр чи өөрөө амар тийм чухал юм байна. Угаасаа бүр 1200 1300 тэрний өмнө баг Ром анхнаасаа тээвэр байсан юм бэ. Уус хизээж байхгүй байнгын тасалдгүй явна. Гээд тухайн үеийн ойлголтуудыг хайж явж илаа. Тэгэхэд бол тээвэр нь өөрөө баг юм 7 дид систем гэх юм аа. Системээс ингээ өөрөө баг бүрдээд. Системийн хувьд л тийм. Тэгээд захиалагч хүсэлтээ өглөө. Зүгээр л тухайн хүний хүснэг нь хаанаас яаж олоод яаж тээвэрлээд хаана явж байгааг нь тогтмол мэдээлээд зүгээр л надад захиалгаа. Тэгээ би тэрний чинь нэг сарын дотор авчирч өгнө гэдгийг цаадлах бүх процессыг л хийдэг л гэсэн. Тэхийн тулд угаасаа хит хитэн шатаар хит хитэн дамжлагангаар маш их хүний оролцоотой л явдаг л та. Ер нь одоо ингээд ахлах бизнес аналист болоод хэр удаж байгаа гэсэн үг лээ. Одоо ахлах бизнес аналист болоод бол удаагүй нэг 6 сар гарна болж байгаа. Одоо ер нь яг ахлах бизнес аналист болохоор өдөр тутамдаа ямар асуудлуудтай нүүр тулж байна? Тэдрийг яаж шийдэж байна? Ахлах бизнес аналист болсноор яг өмнө нь бол зүгээр нэг хариуцсан ганц төслөө хариуцдаг гэсэн. Одоо бүх төслүүдийнхаа тодорхой хэмжээний мэдээллийг тогтмол авах хэрэгтэй. Яг аль төсөл дээр ямар асуудал үүсэх гэдэг гэдгийг төрүүлж харах тийм нэг шаардлага үүсэж байгаа. Тэгээд төрүүлж хараад энийг яаж шийдэж болох вэ гэдэг гаргалгааг гаргах. Тэгээ мэдээж хүмүүстэй харьцах. Одоо буюу бусад бизнес аналистуудаа яаж ажлыг чиглүүлэх үү, өөрөгийг яаж өгөх үү гэдэг зүйл. Тэгэхээр одоо ингэж ойлгоод байгаа шүү дээ. Бизнес оунер болон одоо систем хөгжүүлэгч хоёрын хооронд зохицуулагч гэх үү. Тэгэхээр би эндээс харин нэг ингэж л яриад байгаа. Тэнгүүд эндээс би энийг ойлгохгүй байхгүй. Яагаад технологийн хүмүүс нь систем хөгжүүлэгчнэр нь өөрсдөө зүгээр ингээд бизнес оунеруудтэйгээ ингээд ойлголцоод ингээд ажил нь явдаггүй юм бол те ер нь яг үүсэн шалтгаан нь гэх юм уу тэрийг нэг тодорхой айлаад өгөөч. Саний талхан дээр жишээ авчих шууд. За. Яг би энэ нэг бүрхий атар талах хамаарна гэдэг хүсэлт өгчлөө. Тэнгүүд яг нөгөө нэг хийж байгаа тоогооч окей ойлголоо гэлдэг шууд нэг ямар ч хамаагүй зүгээр талхангүй. Үгүй эн чинь чихэртэй байх хэвээр, чихэргүй байх хэвээр. Би дөрвөөс нэг хүссэн, ийм их хүссэн гэдэг байнгын гарангууд талхал талах. Яг анх хүссэн шаардлага чинь энэ гэдэг манай хөгжүүлэгч нарын хандлага тийм байдаг. Наадаж идэж болох юм чинь ягаад ихэндээ идэж дараа нь дөрвөлжин болгочих, дараа нь нэг чихэртэй болгочих гэдэг. Тиймэрхүү өнцгөөс илүү харьцаанууд нь жоохон хоорондоо нэг болж өгдөггүй гэх юм. Тэнгүүд дунд нь орж ирж байгаа бизнес аналист өөрөө болохоор илүү за өвнөртөө болохоор яг цар хүрээний юм байгаа. Яг ихний ээлжийн зүгээр нэг бөөнхий чихэртэй талах авчихаа гэдэг ч юм уу. Яг ингээд ихний ээлжинд яг юу гэсэн байгааг тодорхойлж өгч байгаа. Тэгээд яг тэр дагуугаа хөгжүүлэгч нартай өгөөд бас нөгөө талаас тодорхойлж өгч байгаа гэх юм уу. Бөөнхий гэдэг яг чихэр нь 100% их биш л яг нэг 50% хийчих. Тэгтээ яванд ингэж болно гэдэг ч юм уу. Аль болох зохицуулалт илүү нөгөө тухайн жорын бичээд байгаа гэх юм одоо бараг л. Тэгэхээр одоо үгдээ айгүй олон талын асуудлуудыг ингээд шийдэж гин. Тэгэхээр яг софт скиллүүд бол нэлээд шаарддаг юм ба шүү дээ. Тэндээс яг окей, бизнес аналист болохын тулд яг энэ скилл бол бүр заавал байх ёстой шаардлагатай гэдэг скиллүүд юу вэ? Тэрэн дээр бол ер нь research амар сайн хийдэг байх хэрэгтэй. Тухайн бизнесээ маш сайн эхлээд өөрөө судалсан байх. Тухайн хүн хин нэгэндээ ууслаа гэж бодоход тухайн хүний юу ярих чааг нь ойлгодог, их сонсдог, сайн сонсдог. Тэрэндээ нэг жоон дүгнэлт хийх чадвартай л байх хэрэгтэй. Хамгийн гол software skill-үүд нь бол судалгаа, харилцаа. Тэгээд дүгнэх чадвар гэх юм жоон сэтгэлгээсээ байх хэрэгтэй. Окей. Одоо нөгөө нэг ингэж ярьлаа л да, ингээ программисттай ингээл ярихад ер нь бүгд л яг нэг тэгж орж ир чинь лог сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг одоо юу гэдэг
одоо бий болгохын тулд мэдээж байнгын суралцсан ресерч сайн юмнуудаа хийн гэдгээс гадна ер нь яг тэр сэтгэлгээг сууж авахын тулд дахиад өөр нэг юм байх хэрэгтэй гэвэл та хэлэх юм байна уу? Яг логик сэтгэлгээ авахын тулд өөр юунууд хүчин зүйл чухал вэ гэж аа. Аха. Яг хэлж мэдэхгүй юм яг бодож үзэж байгааг бол одоо туршлага. Аха. Тэгээд сонирхол ахaltaа ер нь бол тийм яг сонирхсон дугаас л ямар ч хүн илүү нөгөө нэг хүчтэй нөгөө нэг гар бие оролцдог гэх юм уу. Тэр нь нэж магадгүй. Яг хэлэхгүй зүгээр зохиолтой гэдэг л явчих. За ер нь яг бизнес аналист яг ингээ өдөрт ажил эхлээд одоо хаалгаар орж ирэл хаанаас эхэлдэг яг нэг өдрийнхөө юг ингээ тавч яриул ер нь. Ажил эхэллээ. Өөрийн өмнөх шөнө гарсан одоо нөгөө нэг to-do list-эл харж эхлэн дээ. Эхлээ шууд ширэндээ суугаад to-do list-ээсээ юу өнөөдөр хийх ёстой лээ. Тэгээ энэ заавалчгүй байх ёстой гэдэг хараад тэрнээсээ ажиллаж эхэлнэ. Яг тэрний хажуугаар давхар хамгийн түрүүнд бол бүх мэйлээ шалгаж байгаа. Хаанаас ямар мэйлүүд ирсэн бэ, асуудлууд гарч юу, яасан бэ ингээд бүх юм аны өмнөх өдөр дахиад нэг чиг ревю хийж байгаа юм уу? Чиг хийж байгаа. Тэгэл тухайн өдрөх ажил руу орж байгаа юм да. Тэгэл хамгийн гол нь төлөлтөл юм байна. Бас бизнес аналист төлөлт юм чухал юм байна. За ер нь ингээд нэмж гарч ирэх юм байна те. Яг яг энэ дунд гарах л юм байна. Ер нь маш олон төрлийн скиллүүд шаардж байна те. Софт бол арт. Одоо тэгтээ юугаа бичиж байгаа юу? Код юмнууд, хуучин ажил юмнуудаа. Сонирхлоор хаяад бүр нэг сонирхлоор нэг жоохон үүдж мэдсэн үдээ ч юм уу. Хаяад нэг толгойн амраа идэг ч юм уу. Нэг бас нэг хүн шантргүй юм шүү дээ. Би одоо бизнес аналист байж чадахгүй юм байна гэдэг ч юм уу. Тэр үед болохоор нэг код бичмээ санагддаг. Тэр үед нэг жоохон өөр юм л доо нэг чиглүүлж нэг жоохон жижиггээд тооны машинч болохгүй нэг ийм юм болцсон юм шүү дээ гэж нэг хийж үздэг гэх юм уу. Хобби баг чөлөөт цагаараа сагс тоглож байгаа гэдэг шиг л тийм ер нь бол нэг тийм байгаа. Одоо ер нь тэгвэл яг тэр нөгөө толгомдоод байгаа асуудлууд гэдгсэн шүү дээ. Нэг жоохон burnout орж ирдэг гэдэг. Тэрэн дээр яг жишээлбэл юу орж ирж байна. Одоо жишээлбэл эндээс сонсож байгаа байхгүй би бизнес аналист болох боломжтой байна гэж шал өөр нэгтлэн ч юм уу тэ мэрэгчлэн сонсож байгаа гэж бодоход окей. За тэгвэл яг ажлын байран дээр нүүр тулаад гараад ирэхлээр яг ямар би deep одоо асуудлуудтай нүүр тулахын тэрийгээ би эртнээс яаж бэлтгэх гэдэг дээр яг нэг burnout болдог яг тэр үнэхээр тэрнтэй харилцах нь хэцүү байдаг гэдэг ч юм уу нэг тэр тийм. Юу хамгийн burnout болгодог зүйл нь бол тэгэл харилцаатай юм бол хүн хүний харилцаач угаасаа амар ирээвэр хуруур гэх юм уу. Тэгээд одоо би нэг харилцагчтай уулзаад юм ярьж илээ гэх тэр маргааш гинт өөр болчих ч юм уу. Тухайн өдрөх мүүдэн ч нөлөөлөд байгаа юм уу. Гэх мэт ингээд янз юм ярьжсэн аа. Хамгийн сүүлд нүгүй анхнаасаа юм биш ээ. Ийм байх хэрэгтэй гэдэг ч юм уу нөгөө нэг ярьсан хэлснүүд нь хоорондоо зөрдөг ч юм уу. Эсвэл угаасаа одоо ингэчмээр байна, одоо тэгчмээр байна гэдэг. Тиймэрхүү нэг харилцааны талын тэгээ нөгөө нэг төлөвлөгөөтлийн юмнууд нь жоохон зөрөөд ирэхлээр жоохон нэг төвхтэй санагддаг, нэг жоохон асуудалтай санагддаг гэх юм уу. Ер нь гол асуудал. Тэгээд яг хуу энийг бодохлоор энэ үүрэгтэй яг байнгын байх хэвээр асуудал гол нь энийг зохицуулах хүн одоо бизнес аналист нь өөрөө болцоолохлоор заал гэж байгаа юм чи. Одоо тэгтээ ер нь бизнес аналистээр сургаж байгаа их сургууль гэж байдгүй байх уу? Би яг тэр талаа яг хайлт хийж үзээгүй л байгаа. Яг одоогоор сүүлд бол ямар ч нөгөө нэг олон улсын сургалтууд тэгээс сертификат өгдөг юмнууд бол байгаа. За ямар тийм сертификатууд байна? За би яг жилийн өмнө харж байгаа яг мартчихж байна. Ерөөдөө санддаг. Ямар ч нэг хоёр газар ийдэг. Тэгэхээр 100% онлайнаар сураад бол бас олон улсын сертификат авах боломжтой. Тэгээд олон улсад эндээс зайнаас нөгөө ажиллаж бас болох боломжтой. Бизнес аналист байгаа шүү дээ. Тэндээс бизнес аналистаас ахлах бизнес аналист болоход яг юу таны юу нөлөөсөн гэж үзэж байна? Тухайн одоо юу юм юмд хэр нухацтай ханддаг, хэр төлөвлөгөөтэй явдаг, нөгөө нэг гол нь үр дүнгээ зорилтод үр дүнтэй хүргэж хүрдгүү юу гэдэг
эцсийн цэгээ харж чаддаг. Хэмждэг. Тийм. Тэр нь л одоо нөлөө үзүүлсэн болов гэж бод. Одоо бол ингээ бизнес аналист гэж ярихлаар одоо хоёр нэр болцоод байна л та. IT бизнес аналист, энгийн бизнес аналист гэдэг. За тийм. Тэнгүүд энгийн бизнес аналист гэхээр миний хувьд ч боддیں۔ Яг энэ нөгөө илүү нөгөө компани дата өгөгдөл төр одоо нөгөө нэг өсөлт бууралтаа хэмжээд одоо ингүүл бидний зүгээр юм байна. Ингүүл илүү зүгээр юм гэн илүү тоо талтай ажиллаад илүү тийм маркетинг топ нөлөөж илждэг болов гэж боддیں۔ Тэр нь анхны нөгөө яг нөгөө нэг буюу санхүү суурьтай бизнес аналист гэх юм уу тэр тал руу ороод явж байна гэж бод. Харин IT бизнес аналист гэхлээрээ одоо холоос тугаас ажил аргачлал тэгээд waterfall-ыг болцсон явж байгаа. Тэнгүүд ажил аргачлалын хүрээний дугаас тухайн баг гэж гарч ирж байгаа. Тухайн баг Scrum Master, Project Owner, PM, Project Manager тэгээд нөгөө нэг solution architect, system analyst хөгжүүлэгч нэг ер нь бол ингээд тус тусын юм одоо нэг ролтой хүнээс орж ирээд нэг баг бүрдээд явдаг нь одоо ажил аргачлал нэг IT төсөлтөд явдаг болсон. Тэгээд яг сүүлийн буцаад энэ танагдаад нэг зах зээлээс шалтгаалаад гэх юм танагдаад одоо нэг хүн хоёр орлогын ажлыг хийдэг ч юм уу, гурван орлогын ажлыг хийдэг ч юм уу болж эхлэв. Тэнгүүд тэрнийг жишээлбэл бизнес аналист гэж байсан IT бизнес аналист гэдэг нь өөрөө PM хийчихэж байгаа, Scrum хийчихэж байгаа. Тэнгүүтээ давхар бизнес аналистаа хийчихэж байгаа. Нэг ингээд 3 4 рол өөртөө нэг аваад шууд IT гэдэг шинээр томьёо гарч ирээд энүүд гэж хараад байгаа. Тэгэхээр нэлээ олон ролуудыг үүргүүдийг гүйцэтгэж шүү дээ. Одоо шилбэл сая дурддагдж байна л да. Project Owner, Product Owner, тэгээд Scrum Master, Project Manager гэд ер нь юм бүгд чиглэл салцсан байсан юм байна. Тусдаа үүргүүдтэй. Тэгээд бизнес аналист гэдэг хад тусдаа. Эдрийг нэгтгэж байгаа IT бизнес аналист гэж ойлгож байна зүг үү? Тийм зүг. За одоо тэгвэл тэр Scrum Master, Product Owner гэдгийгийнх нь ялгааг тайлбарлаад өгч болох уу? Хэд сонссон ирнэ яг юу хийдгийг мэддэг юм байна. Product Owner бол угаасаа тэгэл бэклог өсөлттэй wishlist-тэй л өгдөг хүн л дээ ер нь бол яг. Wishlist. Тийм тэгээд ер нь бол би нэг ийм хүсэж чинь энэ маань ингээд хэдэн дугуйтай нэг машин хүслийг 4 дугуйтай байна шүү гэдэг ч юм яг тийм хүсэлтийн анхны нэг хүсэлттэй тавьж байгаа. За. Scrum Master бол тухайн багийн яг өдөр тутмын үйл ажиллагааг энэ хэвийн ажиллах асуудал тулгарч байна уу? Илүү нөгөө нэг коллектив байлгах. Одоо жишээлбэл нэг хөгжүүлэгчдэр асуудал гарлаа гэхэд тэрнийг аль хэзээ Scrum Master төрүүлээ мэдсэн юм уу? Ингээд аль зохицуулт тал руу явж байгаа гэсэн. Хүн хүний зохицуултыг чиглүүлж өгч координатор. Coordinates гэдэг нь юу вэ? Илүү өдөр тутмын процесс үйл ажиллагаанд илүү оролцдог юм байна. Тэгэхээр одоо Product Owner бол юм хүслийн жагсаалтуудаа бичээд тэгээд тэрэн дээр илүү нөгөө байр суурьтай би ийм хүсч ингээд тэрэн дээр л ажиллана гэсэн research хийгээд. Тэгэнгүүт тэр хүслийн листүүд жагсаалтууд гарч ирээд тэрийг нь бизнес аналист тэрэн дээр нь аналист хийгээд хэрэгтэй хэрэггүй гэдэг юмнуудаа гаргаад за тэрний дараа Scrum Master-ууд нь өдөр тутмын үйл ажиллагаануудаа. Тэрний мөн за яг алхам ярил нэг юм байна. Product Owner хүсэлтэй өглөө. Бизнес аналист орж ирлээ. Мэдээж угаасаа Product Owner-оос бол нөгөө нэг 3 хэмжүүр байгаа шүү дээ. Цаг хугацаа, өртөг, нөгөөт нь чанар. Энэ 3-ын яг гуруулаа яг таарж гинөө. Одоо аль нэг нь өссөн бэ нөө? Аль нэг өнцг нь өссөн бэ нөө? Дамгаалсан ч юм уу? Яг гурвалжин байх хэрэгтэй юм ингээд аль нэг нь ингээд сониод хэлсэн ч юм уу. Тиймэрхүү байгаад бизнес аналист орж иж байгаа гэсэн. За. Жилийн хугацаанд энэ цараа хүрээ хийвэл энэ яг одоогийн байгаагаа хангалттай хийнэ гэдэгтээ бизнес аналист орж ирж судалгаа хийгээд ажиллаж байгаа гэсэн. За тэгээд эхний байдлаар нэг одоо wireframe ч юм уу одоо нэг юм үүслэх гэхэд тэрнийг одоо буюу solution architect, project manager, system analyst гэдэгтэй тайлбарлаж ярина гэсэн. За ер нь бол ийм төсөл, ийм концепттэй ийм төсөл байна. Энүүнийг яаж хийж болох вэ? Эхний байдлаа ингэж харж байгаа. Эднүсийн дарааллын гаргая гэдэг. Тэнгүүд тухайн багийн тухайн хүнээс оролцоод төлөвлөгөөгөө ингэж гаргая. Шийдэл нь ийм юм байна. Хөгжүүлэгч нарт ийм юм өгнө гэдэг одоо тэр 3 хүний оролцоонд орж ирж байгаа гэсэн. За шат дараалтай. Шат дараалтайгаа гэсэн. За тэгээд тухайн төлөвлөгөө төсөл эхлэе гэж бодоход мэдээж project
менежер бол угаасаа томоор нь базж явна. За Ойлгомжтой нөгөө нэг тайлан майл тэр ингээд төслийг бүгд нь базж явж байгаа гэсэн. За харин тухайн project менежерийн яг цаг баг туслах нь гэх юм уу? Илүү Scrum Master гэсэн, илүү нарийн чимэглүү яг өдөр тутмын байгаа гэсэн. Энэ хооронд тэгээд байнгын бизнес аналист угаасаа шаардлагуудын гаргаж өгөөд энэ одоо сарын дотор энийг хийвэл их хэрэгтэй. Энийг бэлчээ. Ягаад гэвэл энэ одоо ингээд нэг 3 сарын дараа ямар ч хэрэггүй болчих юм шиг байна мэн гэдэг чинь иймэрхүү өнцгөөс илүү хандж явж байгаа гэсэн. Тэгээд цаана мэдээж манай хөгжүүлэгч нар байгаа. Тэр чинь дахиад нэг баахан ролтой хүнс байгаа шүү дээ. Front back-end тэгээд нэг sysadmin DevOps гэх дахиад өнөртгөө айлгаад байгаа. Тэгэхээр ер нь нэлээд нэг технологи нэг системийн ард бол нэлээд том баг бол. Ер нь ажилтдаг гэж би тийм. Бизнес аналист болох гээд одоо сонирхож байгаа. Жишээлбэл явж лаа. Тийм. Тэгэнгүүт яг тэр хүнд яг өгөх одоо тип юу вэ? Санаанууд. Ингэрэг. За би болгож байгаа. Тийм би бизнес аналист болгож байгаа. Тэгээ би бол бушаалаар маркетингийн салбарын хүн. Гэхдээ би бол нэг одоо санаагаар болдог болоод гэдэг баг нэг юм try хийгээд үзчихэд тэгээ окей вау таалагдчихна гэд ингээд ажиллахаар боллоо. Тэгэнгүүт яг за чи одооноос чи 6 сарын дараа чи бизнес аналист болох ч байгаа л чи одооноос энийг заавал хэрэгжүүлсэн эхлүүлээд явж энийн чадваруудаа дээшлүүлэх гэдэг ч юм уу. Энийг унш ямар их сурвалжуудаас би мэдээлэл авах ихний байдлаар. Хамгийн түрүүнд бол зөвлөх юм бол төлөлтлөө. Төлөвлөлт. Тэгээд үр дүнгээ гол нь илүү сайн хард сурах хэрэгтэй. Яг юу зорж байгаа, яг тэрний төлөө юу төлж явах хэрэгтэй. Тэгээ мэдээж илүү сониуч байгаа л гэж хүссэн байна. Сониуч. Юм болгонд аим сониуч. Одоо зүгээр нэг пост систем харцснаа шууд энэ пост чинь захиалгын хүнсний материалд дуусчингууд автоматар захиалж цаашаа өгдөг болов гэдэг ч юм уу. Юм болгоно нэг юм if else гэдэг ч юм уу нэг тиймэрхүү ханддаг илүү бас нэг давуу тал гэж ойлгоод байгаа. Тэгээд ер нь бол илүү нөгөө нэг практик дээр л илүү юм сурах хаа. Би яаж өөрөө дандаа практик дээр сураад явцсан болохоор яг энийг ихлээр сурцсан байгаарэ гэдгийг яг хэлж мэдэхгүй л юм л да. Одоо юу гэдэг төлөвлөлт зэр үр дүн энэ гэдэг иймэрхүү юмнуудаа ямар платформ, ямар түүл ашиглаж хэмжиж ашиглаж явд юм бол миний төлөлтийг бол Notion гэдэг нэг юм тэрэн дээр бол төлөвлөдөг. Тэр угаасаа нэг ихнийхээ хийж дуусгачиж дааж нөгөө итгэвчж гарч ирдэг болохоор. Тэр яг багаараа ингээ ашиглаа явдаг уу? Үгүй юу. Хувьдаа. Би бас Notion ашигладаг. Дэжгүй амархан санагд. Хэрэглэхэд. Тэрний төлөлтөө яадаг. Бас тэрнийг угаасаа үр дүнтэйж болж байгаа. Тэр дотор ер нь бол тэрнийг тултан ашиглаж байгаа да. Тэрнээс чи яг миний нөгөө бүх тэмдэглэлүүд нь гараад ирчихсэн. Эцсийн зорьсон үр дүнгийнх нь скоп нь гэдэг дотороо хэмжээнд юу маялангүйгээд юм. Амар цэгцтэй болгочтой тийм нөгөө. Ер нь бол. За өөр танд яг ер нь ямар юм тип бүх төлөвлөд юу вэ? App ч юм уу? Тэгэл мэдээд Google марлаа да. Chat GPT яг уу ашигладаг юм аа. Гэхдээ ягаад ч юм нэг илүү ашигласнаас Google маань илүү амар. Ягаад гэвэл нөгөө нэг Google-с хайлаа гэхэд нэг хайл тавилаа Chat GPT болохоор мэ гэдэг нэг 3 хайлт өгчдөг байхгүй. Энэ 3 яг хөсөөд байгаа чинь 3 мөн үү гэдэг шууд яг тулгаад байгаа юм шиг санагдтыг. За. Google-с яг би ингэ ханьштай. Тэнгүүд тэр чинь өөрийн сонголттой хэдэн хуудас 10, 20, 30, 50 мөргөнгөө би эхнээс нь уншиж агаад энэ үнэхээр надад ойролцоо юм уу? За энэ ойролцоо биш юм уу? Гэл ингээл фильтрлэлж явж байгаа байхгүй. Тэр дунд нь нөгөө нэг миний хараагүй өнцгөр харцсан. Одоо жишээлбэл юу гэдэг би амьдралтай ингээл талхыг бүрэн хийгээл талхаа ингээл хаавдс тэр гинт дөрвөлжин талхах гэдэг нэг юм гараад ирэх юм лөө. Вау энийг сонирх хийгээд жоо ингээд илүү нөгөө нэг давч гэх юм уу? Нээл бод олон төрлийн сонголттой юм шиг санагдтыг. Chat GPT тэгдэг шүү дээ. Chat GPT бол яг миний хувьд илүү нөгөө тодорхой бүх юм бичээд тавингууд яг маа гээл нэг өгчдөг болохоор яг миний харах үнцгийг хаагаад байна л гэж бодоод. Бас сонио үнцэг. Би өөртөөс энэ үнцгэр нь бодож байгаагүй юм байна. Бараг эсрэгээр миний цагийг хэмнээд Google-с хайгаад ингээд олон юм руу орж цагийг хэмнэдэг гэж би ойлгодог. Яг уу яг бүх юм нь ойлгомжтой юм дээр бол цаг хэмнэдэг.
судалгаан дээр бол би нэг яг цаг хэмнэ гэж боддгоо. Миний зөв илүү намайг юм баригдмал болгоод байна л гэж. Судалгаагаа ерөнхийдөө л Google дээр. Тийм Google дээр тэгээд тухайн юунуудаас шалтгаалаад өөр юм л яваал. Өөр юм жишээлбэл юу яаж болох вэ? Яг хөө эхний ээлжинд мэдээж нэг бүгдсээ хагаад нэг салбарууд нь олно ш. Тэнгүүд тухайн салбарын одоо юу гэх юм одоо тээврийнхаа би одоо салбарын бусад том өрсөлдөж компаниуд эхлээд гаргаж ирж байгаа. Тухайн байгууллагуудын бүгднгийнх нь пэйж юу байдгийг бүх юугаа сонирхож үзсэн. Ямар системүүд ашигладаг яад юм бэ? Яг иймэрхүү үед бол ChatGPT ашигладаг болчиход байгаа. Гэхдээ ер нь бизнес аналист ер нь ингээл төстэй одоо өөрийнхөө ажиллаж байгаа салбарын ингээд ерөнхийдөө апп вебийг ингээл байн хараал ажиглал энэ нь гоё юм байна. Энийг энэ ёстой яг зөв гарч ирсэн байна гэдгийг байн ингэж ажиглаад нэг юм соргог байх хэрэгтэй гэж ойлгоод байгаа шүү дээ. Тийм. Соргог байх хэрэгтэй. Гэтэ нөгөө нэг соргог бэжин гээд бас нөгөө нэг хитрхи нөгөө хальчихъя гэж боддог. За. Одоо жишээлбэл би зүгээр л нэг 5 минутанд хийдэг үйлдэлээ нэг ганц минут болгохын тулд нэг амар тийм супер амар косттой нөгөөдөл нэг 3 хэмжүүлмэл дахиад гэдэг гэсэн. Цанаар юу 3 цаг хугацаа чанар. Тий. Энэ 3 мал дахиж яригдах гэдэг нь л гэж бодоод байна. Энэ 3-ыг л хамгийн гол харах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо би жишээлбэл нэг концепт гаргачихсан гэсэн нэг компанид амар нүсэг робот ажиллах ч юм уу эсвэл баг ингээл юм хүчүүл тэрнийг ашиглах хүмүүс нь хийх байгаа лээ. Яах хэлээ гэдгүүдээ л бодох хэрэгтэй л. Хамгийн чухал нь гэж боддог. Тэгэхээр яг тэр 3 зүйлийг нэг тулгын 3 чулуу юм шүү тий. Тэгээд байна те. Энэ 3 чулууг яг ижил тэнцүү авч явах нь хамгийн чухал. Аль нэг нь ингээд далийн морь байвал аль болох тийм тэнцүү. Гэхдээ мэдээж нөгөө нэг юунаас шалтгаална. Яг нөгөө нэг тухайн одоо нөгөө нэг концепт нь очиж бас төсөл маань тухайн төсөл маань өөрөө яг бас яг юу хийх гээд байгаа тэрнээс шалтгаалдаг. Зөв амар урт хугацаатай. Гэхдээ чанартай. Гэхдээ тэр нь ингээ нөгөө нэг юу байвал заавалчгүй симпл гуруулаа ингээ юм байх хэрэгтэй биш. Аль нэг давангаас нь явж болно л гэсэн юм ер нь. Зүгээр яг тэрэндээ л тааруулах хэрэгтэй. Та одоо хідэн хүн яаж байгаа л ахалж байгаа лээ. Би юу? За нэг 4 л ах. 4. Гэтэл ахалж шít. Одоо ахлахад ер нь яг ямар юм асуудлууд байна. Тухайн хүнээс нөгөө нэг үр дүн аавна гэдэг ч өөр юм хэцүү. За. Одоо би зүгээр нэг энийг өгөөд хийж болохгүй. Гэхдээ хийж чадахгүй басаа. Энийг чи яач энийг өгөө. Хамгийн тухайн хүний өөрөө тухайн юмыг намайг хийхгүй байхад өөр хийдэг болгох талаас нь илүү ажиллах хэрэгтэй болов уу гэж боддог. Энэ нөгөөний гол нөгөө нэг ахлах хүний гол чиглэл нь л бод. Тэгээс би нөгөө нэг зүгээр нэг босс шиг ингээл чи би бүгдийг өөр дээр бадцсан. Надад энийг өнөөдөртөө гаргаж өг гэдэг ч юм уу. Тим юм бол ахлахын үнцгэл байхгүй хаа л гэж бодож байна да. Та тэхийн тулд жишээлбэл ямар аргачлал ашигладаг вэ? Яг авсан ч гэдэг яг хэцүү байдаг шүү дээ. Яг дандаа нөгөө нэг өөрийнхөө сурснараа тэгээ дээр нөгөө нэг яг ингэ тийм аа. Одоо ямар нэг асуудал тулгархад энэ асуудлыг яаж шийдэх вэ гэхлээр хайлт юм. Хүмүүстэй харьцсан ингээд тэднээсээ нэг өөрийнхөө яг одоо байгаа нөгөө нэг хөрсөн дээрээ буулгаад ирэнгүүт нэг мэдгүй нэг миксертэй л нэг юм гараад ирчтэй нэг аргачлалч гэх юм одоо юу ч их юм. Яг л тий нэг өөрийн мэдлгүй л хийцэл байдаг л та. Практик дээр шууд тулаа явчихсан байлээ. Нэг тийм л юм байгаад. Тэгэхгүй одоо илүү зөв яг сонирхсан бол зүгээр л хийгээл үзэл гэж хэлмээр л юм л да. Тэгэхгүй бол би одоо нэг бизнес аналист болно гэж бодоод бүх юм бие бэлдээд идэг нөгөөдхөө перфект болохгүй хүлээгээд ивэл бас хэцүүлэх. Одоо нөгөө нэг програм хөгжүүлэлт дээр ингээл явж байгаа л одоогийн төвшин байгаа штэ. Яг энэ хооронд хамгийн том авсан сургамж юу вэ? Яг бүр нэг хайхрамжгүй гэх юм уу? Тиймэрхүү нэг талын сон. Ягаад гэвэл нөгөө нэг за нэг код бичдэг байхдаа бол хойд нэг 5 дахь өдрүүд нөгөө диплой оруулж болдгоо гэдэг угаас хатуу дүрэн байдаг. Ямар нэг системд байж болохгүй. Тэгээд 5 дахь юм хийснээс хойш нэлийн их ажиллаж байгаа баг. Тийм баг 3 сар 4 сарын үргэлжлэхүүс систем гэмтээс. Deployed гэдэг нь одоо accept хийн гэсэн үг юу гэсэн үг вэ?
Энэ нөгөө нэг сүүлд одоо ямар нэгэн алдаа үүслээ гэх ч юм одоо нөгөө нэг вершн ахиулж байгаа л үе. Version update гэж орж ирдэг. Тийм тэр чинь л яг одоо бидний зүгээс нөгөө deploy хийгээл тавьчихдаг. Цаанаа нөгөө нэг version update гэж гараад ирж байгаа л. Тэнгүү тэрнийг арай нөгөө нэг муу шалгасан. Тэгээ нэгт яг хөө миний залуугийн юу юм да чанаргүй хийцэн. Тэгээ дээрээс нь яг нөгөө нэг тухайн үеийн дөрвөн журмаад байгаагүй шууд тавтахтаа яа шалгахад болж байгаа юм чинь ингээд шууд орд deploy хийцэн. Тэгээ тэрнээс гарах эрслээ бодоогүй. Тэгээ ер нь бол хайхрамжгүй хандсан юм л. Тэндээс болж тэрэн дээр яг ямар юу өссөн бэ? Асуудал. Тэрнээс болж нэлийн их датанууд устгагдсан. Дата алга болсон. Алга болсон. Тий. Яг нэг азаа нэг бэкап хийгээд нэг газар байсан л та. Тэрнээс шалтгаалаа яг тэр хэрвээ бэкап хийдэг гэсэн бол тэр чинь хэдэн мянган дата алга өгөгдөл алга болчихно. Баахан хэрэглэгч харилцагч нэр мэдээлэлүүд байгаа. Хэр урт хугацааных байсан тэр дата? Тэр нэлийн урт хугацаа байсан 10 хэдэн жил их байсан баг шүү. Тэр нэг ганц нөгөө deploy хийхдээ буруу хийснээс болоод тэгээ за гэл. Тэхээс ч нөгөө нэг ер нь бол дөрвөн журамд нөгөө нэг баригдaltaгүй. За ер нь бол ингээ хийчих. Заавалжгүй дунд нь энэ дөрвөн журмын процесс байгаад их шаардлагагүй гэл ер нь бол юмд ханддаг байсан хандлага юм л өстой эвдэж хайсан л та. Тийм байна тий. Шууд тэнгэр нураал юм шиг байна. За тэнгэр нураал хайсан. Надад бол 10 жилийн датаг би буруу үлдээсээ болоод устгачлаа гэвэл бол юу юм бэ? Тэгэхээр ямар ч байсан бизнес аналистийн хувьд бол бичиг баримтыг яг дөрвөн журмыг айгуу сайн дагаж мөрдөх хэрэгтэй гэдгийг яг энэ сургамжол нэлээд сайн өгсөн ба шүү дээ. Тийм, ер нь тэгсэн шүү. За, окей, одоо ер нь ирээдүйн тренд нь бизнес аналист бол яг хаашаа чиглэж байна? Одоо ирээдүйд бол бизнес аналист гэдэг нь одоо бүр томрох болов гэж би бодоод байгаа. Томрох болов гэдэг нь болохоор одоо ч зүгээр л бизнес аналист одоо нэг компьютер сайенс гэж явдаг гэсэн. Тэгээ одоо бараг л бизнес сайенс гэлний болох болов гэж боддتي. Ер нь бүх тал руугаа хөрвж чаддаг. Тэгээд нэг бизнес рүү орлоо гэхэд тухайн бизнесийг яаж аль өнцгөөс нь бол харж чаддаг. Болохгүй бол дата дээр өөр ажиллаж чаддаг, болохгүй бол ийш ингээ компани бүтцлүүгээ ороод өөр ажиллаж чаддаг. Ингээ бүх тал руу орж чадах тийм нэг хамирлонч гэх юм уу. Тиймэрхүүл тал руу илүү ингээд яваад байна л гэж боддог. Multitask гэдэг олон төрлийн юм хийх чадвартай. Тийм. Одоо тэгэхээр энэ бүр нөгөө нэг юм бүр олон болно гэж хэлж байгаа гэсэн үг цаавар. Ер нь. Тухайн бизнесийг судална гэдэг бүх өнцгөөс нь харна л гэсэн. Бүх өнцгөөс нь харна, технологитойгоо харна, бусад салбар нэгжүүдтэй яаж уялдж байгаа гэдгээ харна. Тэгэхээр бол нэлээ бас том одоо юу гэдэг лээ? Ачааг гэх юм уу? Нэг юм нэлээ том ажил шиг санагдаж байна. Тэгэхээр одоо үүдээ нэгтлэн ч юм уу, багш ч юм уу бүр ямар ч хамаагүй мэрэгчлээ хүн окей за бизнес аналист болохын тулд хамгийн түрүүнд research судалгаа хийх хэрэгтэй юм байна. Өөр дээр ажиллах хэрэгтэй юм байна. За тэгээд төлөвлөж сурах хэрэгтэй юм байна. За тэгээд богино хугацааны сургалтуудад суух уу эсвэл шууд нэг компани руу ороод яг тэрөөр орж байгаа тэр дотроо ингэж шилжих үү гэдэг ч юм уу тэрэн дээр нэг юм мэдээж ер нь бол нэг богино сургалтанд бол суусна дээр байх. Зүгээр тэгэхгүй бол тэндээс нэг компани ажиллаж хийжсэн оргуудаа яг хуваар нэг зүгээр нэг худалдагч зүгээр хийжсэн би бизнес аналист болно гэвэл угаас хийж зөвшөөрөхгүй л та мэдээж. Тийм болохоор тодорхой хэмжээнд бас тухайн мэдлэгийг хуримтлуулж авах хэрэгтэй л байх. Тэхийн тулд ер нь бол ингээд ажиллаж одоо би зүгээр л нэг салбарт ороод ажиллах гэхэд ихтэй ажиллаж байгаа мэрэгжил дээрээ эхлээд тухайн компанийнхаа цар хүрээ бүх юм айл мэдгэл байх. Яад гэвэл ямар ч хүн уугаас хийж байгаа юмдаа дуртай л байхгүй бол угаасаа нэг л тийм нэг зомби болчдөг. Яг хийж байгаа юм илүү нөгөө нэг сонирхох тусам илүү одоо юу гэмж судлах тусам илүү сонирхдаг юм. Ингэж агаар тээвэр явдаг гэсэн биш гээл судлах жишээ нь. Сонирхол илүү төлөө. Тэгвэл энэ далайн үе бол яад юм гэдэг ч юм уу. Ингээд жоохон судлах тусам илүү сонирхоод идэг гэх юм уу. Зүгээр л орж ирлээ, ажиллаж илаа. Би энэ бизнес аналистийн мэдлэгтэйгээд ажиллаа, сууж илаа. Өнөөдрөх бол хийх юмаа хийгээд байвал тэгээд яванда бизнес тэнийг мэрэгчлээ гэж гараад авчих.
Ер нь бол дан бичих цаастаа зодтолдог гэдэг ч юм уу. Тийм болохоор судалгаалч юм да. Миний зүгээс бол. Тэгэхээр яг сайн судалж иж тэгээд сургалтанд сууж иж ажиллаад тэгээд явах нэ. За. Окей, миний асуултууд ерөнхийдөө болж байна. Танд энийг сонсож байгаа сонсогчдод өгөх зөвлөгөө, өөрийн хувийн зөвлөгөө байж бас болно. Ажил үүргийн хувьд бас байж болно. Миний зүгээс бол тэгэл юм болгоныг нэг амт танилцж байгаа юм шиг л танилцж яваарай гэж хэлмээр. Жишээлбэл зүгээр нэг QR код харлаа гэхэд энэ QR кодыг яаж хийсэн юм бол хаана яаж ашиглаж болох юм бол гэдэг ч юм уу. Гэдэг талаасаа л илүү юмд хандаар хийж л хэлмээр байна. Нэг жоо хандлагын талын асуудал гэж байна. Окей, nice. Ер нь тэгдэг шүү дээ. Би энийг мэдэхгүй маань энэ надад хамааралгүй. Би энийг мэдээж яах юм ингээл. Тэгхгүйгээр илүү одоо гэдэг нь сониуж байж. Эний цаана юу болоод байгаа юм бол гэдэг нэг тийм. Тийм нэг бас нэг логик нэг бодоол явж байхад бол сонирхолтой л хэлмээр. Тэгэж бодох хэрэгтэй байна. Окей, за баярлалаа. Nice. Тэгээд өнөөдөр сонсогчдтойгоо хамт бизнес аналист хүн өдөр тутамдаа яг юу хийдیں, ямар асуудлуудтай тулгардыг бизнес аналист болохын тулд ямар шатуудыг давж гарах юм бэ гэдгийг бол надтай хамт бол сонсоод суралцсан баг. За тэгээд сониуч авах хэрэгтэй ахын байна. Манайхан төлөвлөх хэрэгтэй ахын байна. Хэмжиж үр дүнгээ хэмжин. За тэгээд нэгний байла. Би ч өөрөө мартсан. За тийм. Ямар ч гэсэн яг юм чухал рүүлүүдийг бол хэдүүлээ хамтдаа суралцлаа. Өнөөдөр цочны суул дээр хүрэлцэж ирсэн. Батарлагтаа баярлаа. Баярлаа. За тэгээд дараагийн дугаараар олцгаая. Гэтэ юу юм бэ те? Яг ингэ ямар ч нэг асуултуудыг мэдгүй жаад ирэхлээр яг юу ирэхээ мэдгүй. Нэг жоохон бэлтгэлгүй ирчлэлтэй. За яг зөв хүрээдэр гэсэн. Хүрээдэр бизнес аналист. Подкаст энэ гэж хэлээгүй юу? Үгүй. Хэлээгүй. Хүрээдэр гэсэн аахгүй. Шууд орж ирэл мэдсэн юм уу? Тийм шүү дээ. Би зүгээр UB маркет хүрээдэр тийгээд ахтаны тусаа нэг юм хийгдэх. За гэж бодож юм үргүүлэх байгаа болов ухааны. Тэгэл аваад ирсэн чинь бизнес аналисттэй өдөр тутмынхаа ажлыг бизнес аналист. Эцэг практикаар сурсан. Яг юугаар ярих вэ? Тэгтээ яг тэр нь амар сая гой point байлаа шүү дээ. Практикаар шууд программист байж байгаа бизнес аналист болно гэдэг тэр юу бол гоё nice л. Ер нь тэгэл сониуч замаа юм да. Зүгээр л нэг solution хийж үзье, анализ хийж үзье ингээл зүгээр хайгаал яваас. Яг би юунд тохироод баг компьютер сайенсаа төгссөн зөвч юм буруу ч юм гэж бодчихсон юм чи угаасаа. Тиймэрхүү л юм да. За